За өвөл болохоор ингээд монголчууд маань нүүдлийн шувуу шиг халуун орн руу яваад нэлээд олон жил ингээ өнгөрчээ. Бараг Таиланд улс манай Монголын 22 дахь аймаг болтлоо л бараг тэнд ингээд монголчууд очиж аялдаг болсон байна. Тэгээ миний хувьд болохоор яг өнгөрсөн жил анх удаа онгоцон цугаад анх удаа бие даагаад гэр бүл хамаатай садан гэсэн хүмүүсгүйгээр зөвхөн ажлынхнаараа аялахаар болсон. За тэгээд аялж явах хугацаанд анхны аял учраас туршлагагүйцэн зүйлүүд маш их байсан. Тэгээд хэрвээ би дахиад одоо явахаар болох юм бол яг ямар алдааг давтахгүй байх вэ гэдэг үүднээс энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Тэгээд бас одоо удахгүй Таиланд руу ч юм уу халуун орн руу за мэдгүй ямар ч зэн тэгээ аялах байгаа хүмүүс авах юм бол миний энэ бичлэг бас тус болж чадах байх гэж найдаж байна. За би утсан дээр ингээд лист гаргацсан байгаа. Юу юунууд талаар ярих вэ гэдэг тухайга. Тэгээд хамгийн эхлээд Пхукет тавьсан байгаа. Пхукет 4 хонсон. За энэ үед болохоор би яг юун дээр алдсан бэ? Ямар юм дээр туршлагагүйцсан бэ гэхээр за Пхукет явсан чинь PP Island гэдэг ийм далайн аялал байгаа хгүй ингээд арлууд дээр очдог. Тэгээд ажлынхаа нэг охинтой хамт PP Island-ийн аялалд яваад за тэгээ ингээд нэг жижигхэн усан заваар ингээд аялж байгаа юм заяа. За тэгээ тэр завь нь айгу хурдтай явж байхдаа юм мэддэхгүй байсан ч гэсэндээ нөгөө хүмүүс снор хийх гээд нөгөө нэг юм юу зүүж аваад ус руу доош ордон штэ далаа руу ингээд далайн юм хомыг хараад тэгээ яг тийм юм хийх гээд ингээд завь маань зогссон чинь яг тэр нөгөө нэг далайн давлгаандаа ингэж дайвалзаад тэгээд дайвалцсан чинь миний бүр зүгээр ингээл дотор харахуулаад нүд харахуулаад явцсан заяа бүр ингээд амар дотор мухай оргоод бүр яг үхэх гээд тэгээ миний бүр ингээд хамаг ходоод модоод мушираад би бүр ингээд завин дээрээ зүгээр ингээд ивхрээд ингээд хөвтцэн заяа. Тэгээ манай ажлын охин бүр ингээд санаа зовоо. Тэгээд өөрийнх нь ч гэсэндээ ингээд дотор мухай оргоод бит хоёр юу н хоёулаа амар дотор муутай байсан. Тэгээд тэр үед юм тэгж доошоо далаа руу тэгж орж морох мантай. Тэгээ би хамгийн ихнийхээ арал дээр очисон даруйда уулын цаашаа ингээд зөндөө олон арлуудаар аялах ёстой байсан боловч хамгийн ихнийхээ арал дээр очиод нөгөө аяллахаа хүчтээр очиод за би үнэхээр ингэж чадахгүй нэ би бүр энэс цаашаа аялаа үнэхээр өргөжлүүлж чадахгүй гэж хэлээд тэгээд мангар том завин цуугаад буцсан байгаа. Тэгээ яг энэ үедээ би бүр үнэхээр за ингээл энэ завин дээр би үхтийм байж гэж бодсон. Тийм учраас өөрийгөө далайн өвчтөе юу сисик гэд ярьдэн штэ. Тийм өвчтөе юу эсвэл одоо юу гэдэг чинь тийм янз янзын нөгөө далайн ийм өвчнөөс сэргийлдэг тэр дотор мухай оргилтыг багасгадаг тийм ийм там байдаг бол яг тийм аялал цухаасаа өмнө тэр имийг уугаарай гэж зөвлөё. Тэгээ би гол нь тийм ийм байдаг уу надаа өгөөч энтер гэдэг тийм юу өрөөс асуугаагүй. Угаасаа ингээд аим дотор мухай оргил бүр яг өөх гээдсэн болохоор ер нь тэр мөр санаанд орох мантай байсан. За тэгээд нэг ихний том алдаа бол тэр байсан. Тэгээд ер нь бол би баг им уусан ч гэсэндээ надад нөлөөлөхөөргүй байсан юм шиг санагдаж байна. Тийм болохоор дахиж ийш тийш аялахтаа тийм завтай аялал ер нь бол хийхгүй гэж бодож байгаа. За дараагийн зүйл гэх юм бол би Монголоос авч явах зүйл гэх юм бол шүдний овоо заяа. Шүдний оонууд нь ийм локал амттай заяа. Одоо югмэр чи ингээд давс мавстай эсвэл ингээд ийм янз янзын сонингаа maaтай тэр нь зүгээр ийм гатаа овоо биш заяа. Амар сонио амттай оонууд. Тэр бүр ингээд зүгээр жирийн ингээд колгейт гэ битцээ ингээд авсан чи тэр нь ингээд ийм давстай. Тийм оонууд байсан. Тэгээд би бүр ингээд тэр оонуудаар үнэхээр ингээд угааж чадаагүй. Тэгээ би хэрвээ дахиж явах юм бол Монголоос шүднийхээ оогоо авч явнаа. За тэгээ бас авч явах юм гэх юм бол ер нь бусад хүмүүс дээр ч амар их гарч ирдэг. Тэрний үг гэхээр ариун цэврийн хэрэглэл эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл байгаа. Яг өөртөө тохирсон одоо харшил өгдөгч гэдэг юм уу өөрт чинь таардаг тийм ариун цэврийн хэрэглэл авч явахгүй бол бас тэнд зарж байгаа ариун цэврийн хэрэглэлүүд нь одоо манай зардаг юутай шал өөр байгаа штэ. Тэнгуут яг өөрт тохирох тэр ариун цэврийн хэрэглэлээ олно гэдэг бол бас аюу хэцүү юм билээ. Тийм болохоор Монголоосоо өөрийнхөө хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл аваад яваарай. Бас үүнтэй давхцаад хэлэх юм гэх юм бол шампунагаа янз янзын тохирдгүй шампун ер нь бол хэрэглэх амар хэцүү юм байлээ. Тийм учраас өөрийнхөө өсөн тохирсон байнга хэрэглэдэг тэ өөртөө тохирсон тэр шампунаа аваад яваарай. Ер нь гоо сайхны хэрэглэл ч гэдэг юм ариун цэврийн хэрэглэлийг тэндээс авахгүйгээр Монголоосоо юмнууд аваа явцсан хамаагүй дээр юм билээ. Би нөгөө нэг эндээс юм Монголоосоо ер нь шинээр аялах байгаа юм чи ингээл юм худалдаж авъя гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь манай найзууд болохоор үгүй яах юм бэ? Тэнд очиод ингээ бүх юм амар хямдхан байд юм а. Тийм болохоор тэндээсээ ингээ усны хувцс гэдэг юм уу тиймэрхүү юм тэндээсээ авчгаа гэж надад хэлсэн. Тэгээ би үгэнд нь итгээд за хямдхан юм чи ингэж бодоод очиод авчиг гэж бодвоо. За тэгээд нөгөө далаа малаа дээр орохгүй бол усны хувцс хайгаал ингээ явж исэн чинь нөгөө усны хувцсыг чинь нөгөө нүцгэн биен дээрээ өмсдөг учраас өмсөж үзэх боломжгүй. Яа чи би угаасаа өмнө сэлж мэлж байгааг болохоор надад ерөөсөө тийм ойлголт байхгүй. Тэгээд бүр ингээд өмсөж үзэх болохгүй гин гот нь бүр ингээд яана энэ надад ингээд таарахгүй байвал яана мөнгөөр ингээд хөдөлтөд авчдаг гэдэг тийм бодол аягүй орж ирсэн. Тэгэхээр хичнээн тэнд усны хувцс хямдхан байлаа ч гэсэндээ өмсөж үзэж болохгүй учраас да ялангуяа ингээд нөгөө холбцсон салангад биш левчик төрсөгээр ингээд салцсан биш нийлсэн юм усны хувцс ч угаасаа ингээд мөр зүрн ингээд багтагч гэдэг юм уу тий ингээд доогоороо ингээд барих ч юм уу тиймэрхүү асуудлууд байх учраас миний хувьд л усны хувцсаа бас Монголоос
аваа явсан хамаагүй дээр санагдсан. Мэдээж ингээд гадаад байгаа юм чинь Монголын хоол унднаас бүр тийс өөр шал ондоо хоол хүнс идэн. Тийм учраас эндээс ингээд явахдаа болж өгвөл харшлын тест өгөөд өөрийгөө ямар нэгэн харшилтай юу, юунаас харшилдаг вэ гэдгийг мэдчих юм бол бас нилээн дайжгүй. Яг гэвэл тэнд очиод эмнэлэг домлог гээл тэр чинь айгүй хэцүү шттэ. Тийм болохоор янз янзын сифуд ч юм уу Таиландд ихэвчлэн амар их сифуд иддэг, далайн гаралтай хоолнууд амар их иддэг. Тэгэхээр янз янзын тохирохгүй хоол идээд тэнд зовж яхоор эндээсээ ямар нэгэн харшлын тесттэй юу биш ямар нэгэн харшилтай юу гэдгээ тест өгөөд эртнээс мэдээд тэгээ тэрэн дээр анхаарал аялуул илүү гоё тухтай аялах боломжтой байгаа. Хамт явсан ажлынхаа хүмүүсээс та хэд маань ингээд дахиж явахаар болвол юу авч явах вэ? Ямар юм дээр анхаарах вэ гэд асуусан. Тэгсэн чинь нүдний шил, запас нүдний шил авч явна гэж хэлсэн. Яагаад тэгэхээр энэ тэнд мартах ч юм уу те эсвэл хагарах ч юм уу эвдрэх тиймэрхүү тохиолдол гарахад тэр чинь угаасаа харааны шил учраас тэнд ингээд хараагаа тохируулаад дахиад шил хийлгэн гэж боломжгүй шүү дээ. Тийм учраас харааны линз ч юм уу эсвэл ямар нэгэн запас нүдний шилтэй явах хэрэгтэй шүү гэдэг зөвлөгөөг өгсөн. За тэгээд би ийм бичлэг хийж байгаамаа тэгээд чамд хэлэх зүйлээ бол хэлээрэй гэдгсэн чинь над руу бичиж явуулсан. Ингээд далайн усанд сэлэх пул орох зэргээр ингээд ус руу айгүй ордог учраас нүүрнийхээ будгийг муухай олохгүй явах айгүй хэцүү. Тийм учраас будаг сайн хамгаалдаг зүйл ингээд түрхээрээ. Аль болох хөнгөн будалт хийгээд будаг төгжигч гэдэг юм уу те авч яваарэ гэж зөвлөсөн. За тэгээд бас хоёр дахь зөвлөгөө нөх юм бол ер нь бичтэй ойрхон буудал захиалвал гоё юм билээ гэсэн. Яа тэгэхээр ингээд бичээсээ хол буудалд очих юм бол нөгөө буудлаас амар их юм авч явна те зөвхөндөө ингээл усны хувцас янз янз юм ингээл тавч юм авч гээл тиймэрхүү юмнууд ингээ авч явангууд дараа нь бичтэй орчоод оройн ингээ баар орох ч юм уу те ингээд хангаут хийгээ зугаалахад нөгөө нэг буудлаасаа авч гарсан бич дээр хэрэг болох юмнуудаа авч явсан юмнууд чи амар их ачаа болдог. Тэрийг ингээд хаана үлдэх юм мэдгүй эргээ буудлаа руугаа явах гэхээр айгүй хоол яагаад идэг. Тэгэхээр нэг бол бичтэйгээ ойрхон буудлаа авах. Эсвэл бич рүүгээ явахдаа юмаа сайн төлөвлөөд орой гарч орохоор бол яах вэ, ийх вэ гэдэг юмаа сайн төлөвлөж гарах хэрэгтэй шүү гэдэг зөвлөгөөг өгсөн байна. Шууд онгоцны буудлаас буугаал амар бөхчөн байдаг учраас тавчиг энтрэгээ очоод авч болох ч гэсэндээ ер нь өөртөө ингээ байлгаад аваад явбал зүгээр шүү гэж хэлээ. Яа тэгэхээр ингээд шууд буунгат ингээл пүк гэл яг жигнүүртэй юм шиг амар халуун байсан. Тийм болохоор одоо яг тэндээс юм худалдаж авах хүртлээ ингээ кэттэй ч юм уу те джинс өмстэй ч юм ингээ яваад амар хэцүү учраас анханасаа тийм нэмгэн хувцснуудаа аваад буугаал шууд гоё чөлөөтэй тийм хувцас өмсөөрэй гэсэн тийм зөвлөгөө өгсөн байна. Тийм тэгээд нөгөө нэг дотор нь муухай оргоод буцаад явсан гэж байгаа штэ. Тэгээ буцаа явсан чинь намайг яг анх нөгөө авч явсан газартаа эргүүлж аваачих юм болов гэсэн чинь бүр ийм амар том ийм зав усан бомбт маягийн тийм газар ингээд би буусан. Тэгээд би тэндээс яг яаж буцаад буудлын руугаа явах яах ихээ ерөөсөө мэдгүй. Тэгээд нөгөө ажлынхаа хүмүүс рүүгээ залах гэсэн чинь миний утасны цэник дуусчихсэн. Тэгээд би тэр аваас ингээд явъя гингууд бүр ингээд угаасаа ингээд яхаа мэдгүй те яаж л Монголд ч гэсэндээ би бүр ингээд ганцаараа такси барьж чаддгүй, таксийн сууж чаддгүй юм баггүй юу. Тэгээ тэр тэнд чинь ингээд шал өөр газар очсон. Тэгээ ингээд хил ус мэдгүй. Тэгээ бүр надад амар хэцүү байсан. Тэгээ тэр үед би яагаад power bank-гүй явсан бэ гэхээр нөгөө хамт явж байгаа хүндээ найдаад за миний утасны цэник дууссан гэсэндээ манай хамт явж байгаа хүн маань ингээд утастай. Тэгээд цэнийг дүүрэн байсан учраас тэрний утсыг хэрэглэжнэ гэж бодсон боловч би тэр хүнээс ингээд салаад явах тохиолдол надад гарна гэж бодоагүй. Тэгээд салсан чинь миний бүр ингээд бүх юм ингээд оронгоор эргээд би чинь бүр тэнд алангаа алдаад тэгээд баг найз руугаа энэ миний хамгийн сүүлийн чат чи миний цэник дууслаа. Би яг энд ингээд сууж ингээд локейшн явуулаад эргэн тойрныхоо зургийг авахуулаад тэгээд ер нь тэр найзгаа ярьцлаа ингээд тэр газар ингээд хүлээсэн байгаа. Хизээ ирэхийг мэдгүй миний чатыг уншсан үг мэдгүй ч гэсэндээ би тэнцэнэ хүлээсээр тэгээд ашгүй намайг ирж авсан. Тэгээд тийм учраас хамт явж байгаа хүмүүстэй найдалгүйгээр өөрийнхөө ямиг өөртөө байлгаад power bank өөр юу гэдэг те ийм тариа бүх юмаа ингээд зөвхөн өөрийнхөө цүнхэнд өөртөө ингээд хадгалаад аваад яваарэ гэж зөвлөмөр байна. Үнэхээр чи өөрийнхөө л амьд орно шүү гэдэг зүйлийг маш сайн захиж хэлмээр байна. За тэгээд маш цөөхөн типүүд юу гэж бодлоо. За тэгээд миний бичлэгийг хүрээд дуслаа. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.